болвол шууд төрийн болон орон нутгийн өмчлөх компаниар гүйцэтгүүлэх ийм зохицуулалтаа заалт орж ирсэн. За энэ хуулиа бол одоо Монгол Ардын намын бүлгээс санал гаргаад татж байгаа юм байна гэж ойлгож байна. За тэгвэл ер нь дараагийн удаа энэ хуулийг бас авч орж ирэхдээ тухайлбал яг иймэрхүү хувийн эвшлэлтэй одоо төрийг өрсөлдөх агуулгатай цаашдаа энэ заалт нь бас эргээд бас завхрал үүсгэхээр иймэрхүү зүйлүүдийг бас авч орж ирж болохгүй болов гэсэн юм саналтай байгаа. Тэгээ энэ дээр асуултууд байсан. Энийгээ бол одоо энэ хуулийн төсөл татж байгаатай холбоотой бол асуухгүйгээр дараагийн асуултаа асууя. За энэ төсвийн тодтол орж ирж байгаатай холбоотой энэ томоохон төслүүд дээр ялангуяа энэ сэлэв дэд төв дээр газар чөлөөлтийн зардал гээд 550 орчим тэрбум төгрөг тавигдчихсан явж байгаа. Тэгэхээр энэ газар чөлөөлтийн яг хөө мэдээж нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслээд газар чөлөөлөх ингээ хуулийн заалтууд байж байгаа. Тэгэхээр энэ бол төсөв дээр асар их бас ачаал өгөхөр байж байгаа. Тэгэхээр энийг тухайн хуулийн заасан олон аргууд байж идэг. Газрыг чөлөөлөхдөө бас газраар нь дүүцүүлж олгодог, үйл хөдлөх хөрөнгөөр олгож болж байгаа. Тэгэхээр энэ боломжуудыг ер нь бол хэр ашиглахаар төлөвлөсөн бэ? Одоо энэ төлөвлөсөн байгаа 558 тэрбум төгрөг 100% мөнгөөр чөлөөлөхөөр тооцсон байгаа юу? Хоёрт яг мөнгөөр чөлөөлөд ирэхээр эргээд нөгөө яндан сөөлөгч байгаа, жорлон сөөлөгч байгаа гэсэн тайлбар хэлээд байлээ. Энэ маань яг орон сууцаар ч юм уу дүүцүүлж өгөхгүй болохоор эргээд яг яндан жорлон болохгүй гэсэн ямар баталгаа тооцоо байгаа вэ? За гуравт ер нь энэ газар чөлөөлтийн асуудлуудыг нэлээд ил тод явуулахгүй бол нийслэлийн төсөвдөр ч гэсэн сүүлийн хэдэн жил 100 гаруй тэрбум төгрөг жил болгоно энэ газар чөлөөлтөн дээр тавьж ирсэн. Тэгээ энэ бол ил тод биш. Бас нэг авилгалын гэдэг юм уу, хардлагын гэдэг юм уу том асуудал болдог учраас энэ хуулийн дээр бас заалт байж идэг. Газар чөлөөлтийн үйл ажиллагааг ил тод байлгана гэд явуулна гэд. Энийг хэр хангаж ажиллах вэ? За гуравт ер нь цаашдаа одоо ингээд нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслээд газар чөлөөлнө гэд төсвүүд орж ирээд байх юм шиг байна. Одоо энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан том төслүүдийг явуулахад ойрын одоо 4 жилд хэр хэмжээний газар чөлөөлтийн зардал гарна гэсэн тооцоо байгаа вэ гэд. Ийм 3 асуултыг асууя. За хариулъя. За ажлын хэсгийн дарга Даваа Сүрэн гишүүн хариулъя.